Дэлхийг аврахын тулд өнгөрсөн рүү очсон нь. Учидаа Фумиаки бол цагтаа алдартай ер бусын хүчтэй хүү байсан. Тэрээр телевизийн нэвтрүүлгүүдээр гарч бодлоороо халбаа нугалж улс даяар гайхагдаж байсан ч нэг өдөр түүний энэхүү хүч чадал алга болсон. Одоо Фумиаки насанд хүрсэн ч хүмүүс түүнийг хуурамч гэж нэрлэн бүгд түүнийг марцсан байв. Гэвч бүх зүйл 2012 онд өөрчлөгддөг. 2012 онд дэлхий хар гаригны товтлогоонд өртөн устдах аюулд өртсөн байв. Аюулыг зогсоохын тулд цаг хугацааны аялагчдыг 1909 онд үйлгээж гамшигын их сурвалж болох Нострадамусын түлхүүрийг устгах даалгаврыг өгдөг. Фумиаки цаг хугацааны агент номер 6 болж сонгогддог. Тусгай утас барьсан тэрээр 1909 он руу илгээгдэж Вальдштайн академид нууцаар нэвтэж түлхүүрийг хайж эхэлдэг. Тэнд Фумиаки академийн захирлын охин домог ер бусын зүйлийг үзэн яддаг Кумаширо Маятай танилцдаг. Тэд хамтдаа академик тойрсон ер бусын үйл явдлуудыг судалж Нострадамусын түлхүүрийг олж дэлхийн сүлийг зогсоохоор хичээцгээдэг. Оригинал аниме Секимацу Оккул Гакуин 10-10 төгсгөл дээрээ бүх зүйл нь хоорондоо холбоотой гэдэг нь харагддаг. Төгсгөл нь надад их таалагдсан. Өдөр бүр нэг аним.